Нийслэлд үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байгаа 1700 орчим том болон жижиг оврын автобуснуудад цахим төлбөрийн систем суурилуулж зорчигчид төлбөрөө шууд картаар төлөх боломжтой болох юм байна. Энэ төсөл маань ер нь хэрэгжүүлэгч компани бол сарын дараанаас эхэлнэ гэсэн амлалтыг биднээс өгч байгаа. За тэгээд энийг хэрэгжснээр бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх том оврын автобуснууд бол хянах зорилгоор GPS систем тавигдана. За ухаалаг төлбөрийн систем гэдгийг та бүхэн мэдж байгаа. Одоо картаар, утсаар, түлхүүрийн онцлогоор хүн одоо уншуулж болох бүх юмд нь чип одоо суулгаж өгнө. Тэгээд энэгээр төлбөрөө хийгээд яа. Ийм систем л дээ. Энэхүү төслийн тендер шалгаруулалтад Slide компани шалгарсан бөгөөд нэг автобусанд 1000 орчим доллараар цахим төлбөрийн системийг суурилуулах юм байна. За энийг бол хөгжлийн банкнаас 13.3 тэрбум төгрөг засгийн газрын баталгаатайгаар зээл маягаар гаргахаар болж байгаа. Тэгээ нэг автобусанд одоо төдгсөн юуг нь бол өнөөдөр бид нас хэлж мэдэхгүй байна тооны. Ерөнхийдөө одоо манай дээр хэрэгцсэн төслийн хэмжээнд нэг автобусанд 1000 орчим долларын тоног төхөөрөмж суурилагдах.